Москвад он солигдохыг гарчаад машин бахаас машин дэрж унтаад нам унтаад өглөө хүртэл нам унтацгаа тэгээ шууд гас жаахан тавьдаг. Хатан горч бэлэн байна. Агдаг хорвоо танхаар мордлоби ариумунне сүнсэтгэлэ алтан дэлхийдэ өргөхөр зөрлөө холын хол харвын зөрлөө хорвоо дэлхий үцхээр гарлаа би давай очин дүнэтгэлээ дайын дэлхийдэ довсар гарлаа орноор аялдаа би ертөнцийг тойлоо би энхэн цэнхэр дэлхийгэ хүндлэг сэтгэл төрлөө орноор аялдаа би ертөнцийг тойлоо би энхэн цэнхэр дэлхийгэ хайрлах сэтгэл төрлөө надад төрлөө элбэг баяа барда битэкли энрэл сэтгэлээ бүгдийг бид хайрлая нэт цангносаа инхри урсудми эрэдүг бүтээ комосион шоу орноор аялдаа би ертөнцийг тойлоо би энхэн цэнхэр дэлхийгэ хүндлэг сэтгэл төрлөө. За Оросд хамгийн хэрэглэгддэг дээрэс нь хамгийн хүнтэй юм энэ. Хэдэн литр юм бэ? 4 литр. 4 литр юм. Манай нэг 720 рубль гэж шүү дээ. 30 мянган руу тий. Тий шил арчин шингэн. Тэгээд нэг өдөр болоод дуусчих. Тий нөгөө юу ихтэй. Зам нь одоо ийм нөгөө давс бодис их цацагддаг. Шулуу явахдаа л ерөөсөө тий ер нь бол 1000 км нэг нь явчих хийж ин тий. 3 литр. Үзэгдэр чинь энэ рүү Ийм 4 литр ч орчих юм шиг. Ой. 4 литр 3 литр хийсэн. Тэгээд нөө тийм байна тий. Тэгэхээр хол явах хүмүүс бол энэ шил арчин шингэнийг бол бүр аваа явмаар юм биш үү Монголоос. Энэ хараа нэг юм байна. Энэ хараа нэг удаагийн нөгөө бэлий. Зон бодод ингээс хүмүүс нөгөө шил арчдаг нөгөө нэг юм юмуд байдаг. Энд нөгөө түгээгч гэдэг хүн байхгүй болохоор өөрснөө колонкоос бензин авдаг болохоор хараа бэлийг өмсөд авах нь шүү дээ. За ингээд Москвагаас гараад 200 гаруй км явж байна. Хойд зүг, Мурманск хойд төлөв зориод бид явсаар. За бид явсаар Вологдагийн хотоос гараад одоо яг Мурманск тал руугаа явж байна. Энд одоо өдрийн 15 цаг 47 минут 14 цаг 47 минутанд ингээд нар жаргаад сая уулын араар орсон. Сая хэдэн цагт жаргагдсан байлаа? 15 20 дараг жаргаж юм да. Иймэрт нар жаргад юм байна. Москваас гараад энэ явж байгаа 450 уу? Энэ жил шүү дээ. Мөн тий. Москвагаас гараад 450 км газар явж байна. Одоо энд чи яг Москватайгаа адилхан цагийн
зөрүүтэй буюу 1200 юм шиг тийм. яг юу гэж хэлээ. 5 цагийн зөрүүтэй. За ийм л явж байна да. Ер нь бол энэ зам уулзуур гарц тэмдэг тэмдэглэгээ гэдэг зүйл ерөөсөө хамгийн Энэ голын нөгөө нэг юу байгаа гол ачмаар юм байна дээ уутын. энийгөө Тий. нэмэргүй байна уу? Толны нөгөө дээр байгаа. Толн дээр байгаа. Толь дээрх нь үлдээ энэ бол ачмаар биш. Логдотоос гарсан гэдэг тэмдэглэгээ. Өөр нь тэгээ яг ийм энд ингээд явхад ямар нэг хил ус нэг хайхтар шаардлагагүй байгаа зүйл нь энэ замын тэмдэглэгээ чиглэл заасан мэдээллийн самбарууд тодорхой болохоор тэгээд өгөндөө нараа ингээд дахиад босч ирэх юм байна те хараа тийм байна ойлгосон Миний ажид таймер мөхөг нөгөө яг юм нөгөө датагүй кэш очоод айгу бодлоо. жолооч бодлоод байгаа гэдэг чи одоо ингээд над руу оруулна шүү дээ. Жолооч нь хаашаа нэг юмд чи заавал нэг юм хариуцлага мэдээж байгаа. Захирлууд хийж хариуцлага үлэхгүй мэрэгчлэггүй л хариуцлага байна шүү дээ. Тэмд кредит болсон үтэй биш тэр одоо мэдвэдгүй гэдэг чинь. бас нэг бүгд найрамд тусах нь яваад юм байна. Энэ бас бүгд найрамд тусах нь байна тий. Тэгээд жолооч хайсан суудсан чи ингээд манай шинэ жолооч гэж яхан бодлаад. Ачин да. Ахмад бол бүрэлдэг гэдэг. Эдгээр нэг янда үзэн байгаа да. Логда 1147 хоногт байна логда гэсэн. Шинийг хотлоо ирсэн үү? Зүг баха. Шиг болох юм. Зүг баха. Хоёр яг Бүтээр гисэн байсан шүү дээ. ингэж хойшоо За бид дэвсээр 10 цаг 22 минутанд хэд дөнгөж гээ орцнаар гарцсан. Тэгээд зам зурвал ингээд том дэргүүдээр зогсоод оноод ингээд үдэлт юм байна. За үдэлцгөх байдуулаа ингээд. Ямарсан явсаар байна. Бараг Мурманск ирж байна да. За энэ замыг ямарх байна. За 92 63 гэж байна. Чолоо заллада агдаг хорвоо танхар мордлоби ариумунне сүнсэтгэлэ алтан дэлхийдэ өргөхөр зорлоо холын хол харвын зарлаада хорвоо дэлхий үцхээр гарлаа би давай уучин дүнэтгэлээ дайын дэлхийдэ довхар гарлаа орноор айлдаа би ертөнцийг тойлоо би энэ хэнцэнхээр дэлхийгэ хүндлэг сэтгэл төрлөө орноор айлдаа би ертөнцийг тойлоо би энэ хэнцэнхээр дэлхийгэ хайрлах сэтгэл төрлөө надад төрлөө
Нэгнийхээ зураг авч өгч байна. За Мурманскаас 523 км-ийн зайтай ирсэн байна. Тэгээд айгуу сонин байгаль үзэгдэл юм байна. Гоё юм байна. Энэ талдаа ингээд нар гарч байна. Энэ талдаа сартай байна. За энд бол нэг нар одоо нэг 10 орчимд гарч байгаа юм да. 10 цагийн нэг жаа харна. Тэгээд 3 цагт нар манд жаргаж байгаа. Гэтэ ингээд нөгөө одоо юу гэдэг Монголтой харьцуулах юм бол ийм дээш нар бид нар бол төсөөлөлтөй бол бидний төсөөлөл нар чи ингээд дээгүүр ингээд гараад 10 мандад говч жаргах юм. Тий. Одоо бид нар бол ингээд нарыг бол төсөөлөлтөй ингээд дээгүүр гараад ингээд нэг ордон шүү дээ жаргад шүү дээ. Энд бол ингээд уулынхаа одоо ингээд хаяагаар ингээд жоохон явж байгаа л тэгэл жаргах юм байна. За энд бол ингээд цас зам лдөө юм бол нэг юм хөө байна. За Мурманск хот руу нэлээд өгч явна. Тэгээд за өдрийн энд хэдэн цаг болж байгаа юм? 1 цаг 36 минут болж байна. 2025 26 оны 1 сарын 2-ны өдөр. Тэгээд энэ 1 цаг 26 минут болсон чинь ингээд нар бодохгүй жаргалаа. За тэгээд энд нэг юм компактер ирсэн чинь ийм мото клубүүдийн логог наадаг юм. Юу вэ? Стикерүүд наадаг юм хэсэг байна. Тэгэхээр ингээд YouTube сувгаа наачлаа. Өөрийнхөө пэйжнийхээ яваа стикер наачлаа. Өөрснийх нь ажлын логого наа гэсэн чинь нэлээд ачааны доор орчаад тэгээд хүүтэнд ухаж гаргахаас түр төвөгшөөгөөд ингээд орхилоо. Одоогоор ямар ч хэлсэн Монголын бүлэгүүдийн юм харагдахгүй баг шиг байна. Одоо нэг юм үгүй байна. Сайн харагдахгүй баг шиг өнөө амар юу байна. За тэгээд биднээс дараа ирэх монголчууд байвал энд бас ингээд стикер юм а бэлдэж ирээд наагаарай. Марзан лого юмтай. Тэгээд байна энэ. За ингээд юм байна уу? Нөгөө мототой чимгээ энэгээр чимгээ маань энэгээр ирсэн. Наагаагүй юм шиг байна. Үнэн мототой би. За нэг юм их байна. Тэр бүр ингэлт нь аачаад наачлаа. Энд дээр бас ганц нэг наас юм. Тэр дэндээс нэг наачлаа гэж итвэсөөга. За юм байна энэ дэрс ингээд за цасаа түрээл цас бол ингээл тий. Тэр бол ингээ машинаас өндөр хашаа шиг болцсон. Өдөр бол ингээ өдөр шөнөгүй ажиллаа хийгээл. Яа чэнда. За колокийн зүгээр дөргөө орно. Ясэмо? За. Мурманск хүрэх. Замын хоол. Юу ястан голтсон. Катет. Ястан дэдчихэж.
Үгүй ээ. Солянка. Бүр мөлдсөн ажин дээр. За тэгээ энэ загас. Би лохын хайрлж идэнэ. За энэ одоо нэг пирожки байна. Ямар ч яс зөв мэддэгдэх юм баггүй шүү дээ. Толгойг нь аваад. Вах. Лохын амтны яс идэхгүй гинэ. Яг юуны юм бэ? За ингээд нэг юм сайхан хоол идэж аваа. Тэгээд Марлын мах. аян замда явъя да. Алтан дэлхийдээ өргөхөр зөрлөө. За манай багийнхан амжилттай яваад зорьсон цэг Мурманск хотод ирээд явж байна. 2026 оны 1 сарын 2-нд 19:15-д ямар ч байсан Мурманск хотод ирлээ. За энэ нэлээд хойд захын цэг хот болохоор ингээл иймэрхүү янзын хүүтэн бодлого бололтой ингээ мод цод тэр чигээрээ цав цагаан машинууд дээр байгаа цасмаас бол нэг иймэрхүү за ингээд нэг гест хаус үдээдээс Зураг нь ийм юм байна. Энэ юм юм байна. за нэг иймэрхүү газар гест хаус хостел за бидэд Мурманск дээрээд баг хотыг 1-2 таарчгүй яав. Тэгээд буудлаас алддаггүй. Тэгээд нэг юм Google-с ямарсан хайж байгаа нэг юм газар ирээд бодорсон чинь урьдчил захиалга өгсөн байж байхгүй бол хүн ихтэй байгаа юм байна. Тэгээ харин орж иж гуугаад өөр газараас суугаад өгөөч гэсэн энэ маань нилээд хүн рүү ярьж өгөөд тэгээд Поверните направо, а затем через 100 метров нэг газар олж өгч явах шүү гэн бидэд бас тэгээд баярлаад нэг ганц нэг бас отгийн юм өгөхгүй л байж байна. Монгол мөнгө ээж гсэн. Окей. 1 minute. За ингээд хараа 500 төгрөгөө бас хийгээ үлдээлээ. Good night гээд. Баярлалч байна уу? Баярлалч. Баярлалч. За ингээд бид ямар ч байсан. Яриад энэ. За энэ good night гээд газар бол ингээд хөрхөн юм. Галтгооны хэсэгтэй. Энд хуцаа солиод тавч өмсөд авдаг юм шиг. Ишээс нилээд нэм өрөөтэй. Поверните направо, а затем поверните направо. Зэрвэн да. Локейшн олж ирэх гээд. Манай хоёр өчтөр битэр хард унтчихс өчтөр явж байгаад нэг юм улаан өнөгтэй таарсан. Бүр өөрөө өгдөрсөн зам дээр зогссон бахад. Тэгс энд бас их онцлог юм байна. Орсон газар болгон дээр үнэн байж идэм байна. За ингээл удаангаал үзэл явж ин да. Иймэрхүү сүрнэрүүд сурч адаптер USB зарж байна. Handmade-ууд дандаа. Ийм сүрнэрүүд ингэ зорд юм байна. Yes. Окей. Yes. За ямар ч байсан нэг It's газрын одоо ярьсан хаягийн Google location дээр хийж өгч байна. Yes. Баярлалаа. Жокгүй. Тэнд бас юм хятадын юм тавьчих. Mhm.
Энийг бэлтгэний шат гэж байна. Шинтер. За Мурманск тийм юм үзэж болох нь байна гэсэн. Өдөртөч. Энэ бол Booking-ийн 9.3 Ингэж гараад угшаага эргээд ингээд нотон байна. Право. Yes. Yes. одоо олсноо. Yes. Через 100 метров на светофоре поверните налево Чё? на проспект Ленина. You go is no drink alcohol. Нэ. Монголын водка. Подарок. Подарок. Thank you. Thank Thank you. Thank you. Thank you. Поверните налево. За. Одоо Мурманск хотод ирсэн. За одоо өмнөх контентын бичлэгүүдийг сайхан нэгтгээд блогд орох юм уу да одоо тэгээд гал үзчих. Нэг дугаар оруулах гал интернет. нэг дугаар нь болчлоо. Ер нь болцоо одоо нэг сүүлийн байдлаар нэг чеклж байна. За тэгээд одоо инх юм байна. Бичлэг бэлэн болно. За нэг ийм өрөөнд одоо тэгээд аяны байдалтай бүх юмнуудаа ингээл задгаа юм чинь. За энд одоо давга оройн хоол гинэ калбижин. За калбижин гэхээр болсон. За ингээд сайхан. За тэг хажууд нь сая ажилтаа зарч одоо удаагш очлаа. Манай усуур ханаа байна. Энд усуу шүү дээ. Усуур. Хосуур цаан чи байгаа шүү. Нөгөө юуны хоолны савны хажуугаар. Тэгээ бүгдээрээ сайхан нэг сайхан сүйтэй цайнуудаа уучлаа. За ингээл ер нэг хостелд өрөө аваад орсон. За эндээ жижигхэн галт тогоотой. Галтгооч явахдаа галтгооны хэсгдийн бид очиод зүгээр өөртөө ширээн дээр нэг ойр зур юмудаа гаргаж байгаасаа хоолоо бэлтчихийгээд. За тэгээ мэдхгүй өндөг мөндөгтэй юу юм таач юм гэсэн. Ха? Цаа чи нэг саарл орж ирсэн юм шүү. Нэг саарл юм орж ирсэн баха. Пүүзээ угаач пүүз маань угаа. За ингээл энэ готл ус бүх юмаа л угаач хөвлээд нэг аян замынхаа тоосыг гول оройн хоолоо хийж ин да. Чи дэлгүүр дээр яг нэг яваад иш алхах Мурманск мол. Наач тэгшрээ суудаа нэг бололтныхаа нөгөө хэвлэл мэвлтийн гараа. Бид чинь нөгөө дандаа гадуур зузаа устай яваад байгаа болохоор нөгөө хувцас юма харуулж чадахгүй байна. Цамц харагдахгүй, подоолох харагдахгүй, подоолох бүр харагдахгүй. Үу тий наагаас бодолтой. Тий наагийн сонсон. Би л юм. За би бас өмснө. За ямар байна? Янз юм байна. Энэрэ одоолох Орцтой аймаг хоол. тий спонсор мөнийхээ лого мог харуулсан одоолох юм харуулъя гэхээрээс нөгөө өвлийн хувцастай яваад байгаа болохоор яалчгүй. Тий. Гараа наадлын гараа жоохон буулгаж өгсөн логонод харуулсан. За. За манай аялын даатгал үйлчлэгээ хийсэн. Мандал даатгалын логоор гэж байна. За аялын дата sim travel sim байна. Гараа төр болгож ил да. Phoenix гэдэг энэ Phoenix Oil гэдэг энэ G Energy гэдэг автомашины Газпромын тос. Тэгээд энэ Газпромын тосыг бидэд хэрэглээ явж байгаа. Гэхдээ зам зуур бүр Газпромч айлчгүй Колонкроход энэ G Energy гэдэг аюул их юм нэр төрлийн бүтээгдэхүүн бүр жолооч нартай холбоотой ямар ч их юм бэ гэдэг утасны аксессуарууд хүртэл байна. Бүр байхгүй юм байл. Тэгээ энэ 530 тосыг бидэд хийсэн. За энэ гараж CMN гэдэг бол нөгөө дижитал гараж гэдэг аппликейшн байгаа. Дээрээс нь гараж CMN гэдэг пэйжээр нь орох юм бол бас бүх мэдээлэл нь байгаа. Тий, тэр гараж дижитал гараж гэдэг аппликейшнээр нь орохоор юу юм бэлээ? Шууд машиныхаа дугаарыг хийхэд тэрнтэй холбоотой бүх сэлбэг хаана Монголд байгаа бүх сэлбэгүүдийн үн засвар үйлчлэх бүх юм гарч ирж байна. Тэрийг бас тэгж жагаад нэг бүр
гоё тайлбарлана бас тий. Тэр нөгөө хятад хэлбэг биш. Яг оригинал шилбэгнүүд. Тий бас яг ийм нэг айтайхан чанартай нууд нь бас энэ. Ice Global TV. Тэгээ Ice Global TV манай мэдээллийн бас спонсор тий. За ингээд ямар ч байсан бас нэг подолкныхаа логог тайлбарлах нэг жоохон цаг гарлаа шүү дээ. Янти одоо чинь дандаа 100 орчим дотор өмсөлдөд бол. Би ч өмсөөгүй л байгаа л да тийм өмсөж байгаа дээ шүү дээ. За ингээд би ч талын Гэхдээ одоо ер нь жоохон юу л авах юм бэ? талын хөдөлчингийнхээ подолкол өмсөж. Одоо жоохон нэгээд авчих. Гээ авчих. Энд ч одоо нэг нар гарахгүй. Тэгээ зүгээр гэгэл авах юм байна л да. Тэр жоохон туяал авах юм шиг байна. Тий. Өөр юм байна. За нэг тэгэл ямарс нэг Мурманск дээрээ нөгөө нэрнийг хэлэх юм гэж бодож исэн марч нөгөө юу юм бэ? Болж өгвөл энд эрэхтэй нөгөө яг ийм нөгөө улирлаар нь эрэхтэй нөгөө чинь нөгөө сизон шүү дээ яг тэгээд энэ үед эрэхтэй аюу байх захиалга хийх юм байна. Тийм бай. Букинг хийхгүй болоод ерөөсөө бидэд ирчээд заа ороод олчихъя гэд хэд хэдэн гест хаус, хотел, хостел одоо юу байдیں۔ Зөндөө орлоод гэсэн чинь захиалсан уу гэдэг байгаа байхгүй. Тэгээд захиалаагүй гэдэг тэгэхээр дүрц. Тэр чинь олон юм байгаад шүү дээ. Нөгөө яг улирал нь болж байна. Хоёрдугаар нэг сарын нөгөө Оросуудын тий урт хугацааны амралт юм байна. Амралт байна тий. Тийм байна. Шинэ жилдэр чи Оросууд ч 12 хоног амралт юм байна. За ингээд хэдийн шалтгаанаас болоод бас юу ядг юм бэ наа. Орой бараг ёстой өөрснөө хайж дийлэхгүй болонгууд нь хостлын хүнийг гуйж иж дахиад тэр хүнээр наагур цаагуур яриулж иж нэг ийм хостлалж орж ирсэн. За бид Мурманск хотын төв талбайгаар бараг явж байгаа шиг байна. Танилцаад явж байна. Өглөөний 10 одоо бараг өдрийн юм да. Баг өдрийн 11 цаг 33 минут болж байна. Тэгээд нөгөө нар байхгүй гэгээ орж байгаа царай хэмжээл юм шиг байна. Өнөөдөр нэг төрийн байгууллага юм уу юу юм? Нэг тим юм шиг байна тий. Вокзал мөн усын зохисол. Нэг тиймэрхүү байгууллага байна. За Made in Murmansk гэдэг юу байна? Энэ сувнер юм шиг болов. Үзгэл юм байна тий. Ер нь бол сэрүүхэн хөтөн жиндүү гээл бүх юм цантай. Манайхыг бодоод бас л тэгэл байнгын энэ эрчим хүч юу гэрэл юутай байна бас цахилгааны зардал бас өндөр юм байна те хэрэглээний зардал. Одоо тэгэл бодоход манайх шиг ялч нүг нарлаг Монгол орн гэдэг нар тийм хэмжээ. Тэгээ орж ийн. Энэ одоо өндөр юм шүү дээ. За ингээ манай багийнхан гэдэг. Өөртөө нэг сайхан амарч аваад одоо хоттойгоо танилцах хэлтэй явж байна. Өнөөдөр жоохон үйлэрхэг байна. Зөвхөн орой бас үйлэрхэг байсан тий. Үйлэрхэг болохоор тэгээд ямар ч гэсэн энэ төр бас харах боломжгүй болчиход. Жис нэг явж байна. Боснууд явж байна. Яаж гэдэг болчихно юм болсон байна да. Хочин яаж нөгөө хүмүүр болчихно. Тийм байна. Яаж 5292 гэдэг загвар гинэ. Энэ ч одоо яг манад явж исэн баг юу байна да энэ тий. Тэр лавс. Гэхдээ бараг шилэн басаад тийм. Манайш сүүлд нэг юм шилэн болоод байсан шүү дээ. Бүх цонх нь тийм болчихсон. Тэгээ бүгд жагсаалтнаас аглагдсан шиг байл. Одоо юусоо хаалцсан мэл тий. Тэгээ фильм уур нэм шүндэр чи дөө. Фильм уур гэдэг өөрөө нэр өгөө. Ингэж бас хот мотын юмыг дураараа нэрийг өөрчлөлмөрг байна дагва. Манай маркетинг тарганы хөшөө байсан тэр шийд юм шиг байна. Хэдүүлээ нэг тарганы хөшөө ийм юм шүү. Байдаг ч манай маркет. Байдаг. Одоо үндэсний структуранд давж тавьчих билүү юу? Тийм. Тарганы хөшөө байдаг шүү дээ маркет. Ямар нэг юм бол бас шүү дээ мөнгө зөнгө авъя л та.
Шопинг хийх шүү дээ. Ямар мөнгө авах гэдэг юм бэ чи? Тэр урд нэг өндөр юм байна те. Хөө. Нэг юм цаг шиг юм байна те. Одоо Усан онгоцны үдбэр шүү дээ. Үрд юм уу? Гэдэг юм байна. Биш. яах гэж энэ усан онгоцыг хүртээ. Зангуу байна усан онгоцны. Анч зангуу байна. Энэ цантаа мод төрний юм шиг байна. Энэ нь цав цагаан. Цагаан. Энэ бол одоо энэ юуны цаана одоо нуур байгаа. Энэ нуурын дээр зөвч туйлын туяа хардаг гэсэн шүү. За. Одоо Мурманск гэдэг нэг юуч дээр байна шүү дээ. Гэрэлт. Тэр харж байгаа. Нэг юм юмуд яваад лээ. Тэгээ өчтөр орой орчихсон нэг юм энэ тийм хэд хэд байд юм байна да. Тэгвэл те. За нэг юмрхөө. За ингээд нэг юмсан. Мурманскийг ойлгочлаа. Яг мэдсэн үү? Ийм юм байна гэж чи яг нөгөө хэлчих таахгүй. Нутгийн хүмүүс яг ингэдэм байна гэдэг. Бороо яг ингэдэм байна гэдэг бол яг ярих хэрэгтэй. За, гест хаусасаа гараад ямар ч ийсэн нэг үүсэх юм дээр эхэлж байна. Энэ дараа машинууд нь цасандаа живцсэн ба шүү дээ бүр. Манай хүүхдийн автобус байна. Энэ дондор орё. Яриач хатаад байна. Тийш орох юм уу? Өндөр таацтай. 50-60 санж байна. Өндөр таацтай дээрээс нь тэр таацан дээр нь засыг хараа. Тэгээд угаасаа нэг 20 санж тэгээд доод авахтай нөгөө хайлаад бүр мөстөө барьчих. Тэгээ энэ хэсгээр чинь нөгөө налуу болохоор унаад байгаа л. Тэр дээрээ бол мангар өндөр шүү дээ. Тийм байна. За нэг муурны бишээ байдаг. Тэр гинэ. Хөрлүүн. Ямарсан ирж байна. Тоя эндээс хардаг гэж юу? Харин тий. Бас магадгүй юм л та. Ингээд нөх оо. Сан энийгээ тойргийн замаараа цантаа болгосон юм байна. Сая тэнд цанаараа юу сайн явж харагдсан. Өдөр болж байгаа л ерөөсөө энэ тий. Нэхэндээс нэг юм манайхаар бол нэг нар мандахын өмнө эсвэл нэг нар жаргаж байгаа үеийн ютал харагдаж байна тий. За энэ нэг зуны бол нэг парк нь байдаг юм. Энэ дотор модон дотор бол гоё. Энийг хаачихсан байгаа юм ба штэ. Паркын тоглоомууд нь энд байна. Зун ажилтдаг юм байна л да. За ийшээ урагшаага явах уу? Тэр усан онгоцны шээ. За ингээд кафе. Энд бас ингээд ийм зураг авах болдог юм тогтчулсан байна. Нэг сабака энд хэвтэж байна. Энд ингээд касн энэ. Тийм байна. За голсхоо энэ дээр гарч. Голсоо. Олсноо. За сайхан голсноо шүү. За өксөөрөө сайхан голсноо. За камертаараа голсноо шүү. Өксөөр. За ингээд бас аавч шиг харин тийм юмад онсын мэдчихэд хайгаад идэг юм. За ингээд тракторуудыг бол зүгээр ингээд цас цэвэрлэхдээ тоноглоод шилжсэн. Яа энэ Лапландия гэх тэр одоо нэг юу юм бол? Энэ юм бэ? За
болсон. За. Хөөндөөсөөс тойлон туяага харж ирсэн баха. Нэг хэд хэдэн блог дээр энэ харагдаж ирсэн санагдаад байна. Энэ дээр ингээд цуглаж моглцсон. Байгаад шигсэн. За ингээд иргэн тойрон цав цагаан. Ойр цав цагаан. За энэ хараа ингээд энэ нууран дээр ингээд юу яд юм бэ? Оо ингээд ихтэй, эмэгтэй, хөгсөн, залуу гэхгүй ингээд хараа бүгд цанаар гулгаад. Өстой гоё байна. Нараа агаар магаар нь цэвэрх юм хүйтэн болохоор эрүүл мэндэд бас гоё юм. Нараа ингээд тойроод зөндөө хүмүүс ингээд усч байна. Йоо. Тэгэхээр өөс тийш харуулсан шүү дээ. Тэнийгээ зөндөө баямаа. За нөгөө Морных нь хөшөө нэг. Нэ манайхтай адилхан бас сүм өгөө өргөд юм биш үү? Ха? Ямар ч гэсэн нэг юм тийм юм өргөдгөөс цацдаг. Асгдаг юм байна бас. Зоос өгдөг юм. Заасаас за ингээд жуулчд бас явж байна. За Мурманск хотын City Tour хийж энэ да бидэд өдөр орой хүртэл бол тэгээд ерөнхийдөө ийм их хоттой танилцах хийлээ тийм. Тэгээд ингэж юм. Ер нь Оросын холбооны улсын баруун хойд эсрэг Арктикийн тойргоос хойш байдаг дэлхийн хамгийн том хойд туйлын хот гэдгээрээ алдартай гинэ. Тэгээд Койскийн хойд Баренцын тэнгисийн иргэдээр байрладаг 1916 онд байгуулагдсан. Одоогоор нэг оршин сууж байгаа хүн ам нэг 270 мянга орчим. 109 жил яана. Тий, тэгээд за туйлын шөнө, туйлын өдөр гэдэг ийм онцлог зүйлэгтэй. Тэгээд туйлын шөнө нь бол 12 сарын 1-ээс 1 сарын дунд хүртэл буюу нар огт манддаггүй энэ хугацаанд нь. Тэгээд туйлын өдөр буюу 5 сараас 7 сарын хооронд бол нар жаргадаггүй. Тэгээд туйлын туяа буюу авророо ер нь 9-ээс 3 сард харах боломжтой. За нэг тиймэрхүү энэ юм Алиашо дурсгал гэдэг юм шиг байна. Яг энэ бидний үзэж байгаа одоо энэ хөшөө дэлхийн 2 дугаар дайны баатруудад зориулсан гинэ. За нэг юм гарт авч шүү. За мэдээж Улаанбаатараас хэр холвэ гэхэр вэ штэ. Одоогоор бол 8500-аас 9000 км замыг аль замаар явж ирэхээ шалтгаалаад машинтай бол ингэж ирэх боломжтой. Яа тараслалт гарч шүү. За нэг тиймэрхүү мэдээлэлтэй. За босод ингэж ба. Мэдээлэл бас тэгээд өснө. Чиж болно тий. Гатаараа камера чөлөөтэй байж чадахгүй. За энэ тийм цааны хуцтай ямарсан зургийг авна. Бас өндөр шүү тий. Тэрнээс өндөр юм шүү. 9 давхраас чи юм байдгүй сте. 9-ээс баг өндөр талтай юм шүү. Тэ 34-өөс угаас энэ 10-11 давхар. Тийм байна харин. Тэгжиж юм. За энэ бол дайны дэлхийн 2 дугаар дайнд зориулж бүтээсэн хөшөө гэж сая байсан тэр мөн баха. За ер нь ингээд уур маань савсаад тийм яа. Сүрхийг хөөрхөн цэлмэгдүү байсан чинь
Манай орж ирээд бүрхүү болчлоо. За энэ ингээд орой өдөш бол гэрэл мэрэл асаад нэлийн гоё болд юм байлээ. Бас нэг юу харж байсан. Оо энд тийм галт бамбар байна. Тийм байна. Энд нөгөө цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг эсгүүттэй байна. Оо энд тийм галт бамбар ингэсэн. Байд юм байна. Яг энэ гарч ирсэн. Энийг харсан юм. За энэ өшөө бол нэг ийм харагдчих. Бууга үрцэн нэг офицер юм болоо да. Тэгээ хэсгээр нь ингээд очдөг л бол та. Бодвол энэ газар алж байгаа юм байлгүй те. Асж байгаа юм байлгүй. За ингээд өөр өчөөд ингээд лаацгаж байгаа. Тэр онгоч. За нэг юм битөө. Ингээд манай Улаанбаатарын хоор бол ингээд зайсан толгой юм шиг ба өндөр хэсгээр ийм өшөө барьсан байна. За энэ ийм бодвол тэмдэгтэй Баатар хотууд юм шиг байна. Мурманск, Ленинград, Одесса, Севастополь ну. Гайнгадын Киев энтер гэдэг. Энд Киев юм явж шүү дээ. Ч одоо Украины Киев нэстэй. Москва. Сталинград гэдэг. Керч. Новосибирск гинэ. Минск, за энэ Минск. Улаа гинэ. Смоленск. За нэг иймэрхүү хотуудад Баатар цол өгсөн юм болов уу яасан бэ? Дараа нь энэтэй холбоотой мэдээллийг олж да. Уншия. За ийшээ бол ингээд ийм буу зэвсэгтэй холбоотой хөшөөрнүүд байна. За нэг энд нэг юм ой ч бүр дугуйтай юм биш үү те? Тийм байна. Орол орж болох юм байна. Тэрэнд нь очиод харж болох юм байна. За энэ нэг юм байна. Нэг юм шүү. Энэ талаас нэг юм байна. Анж саяны жижигрүүлсэн хөлбөр юм. Ингээд явж ир зогсож жагаад дааша толгоороо тавьж байгаа л тэгэл бодох юм шүү дээ. За ингээ Мурманск мол Яндан дээр хасах төчмөч хийвчсэн тэр нэг үгүй. За дуртны том яндан биш үү? Чигээрээ. Зүү. Заад юм уу? Гараас заад юм уу айгүй. Оо хасах хоргээ тэрний доороосоо цэнхэр хөөрцөн байгаа. Тийм байна хараа. Тийм байна. Яг нөгөө нэг Хөөрхий. халууны шил заадагтай адилхан тий. Тийм байна. Их зааж байна. Дээшээгээ нэмэхтэй. Халуун нэмэхтэй доошоо хасах нь. Термометртэй юуны янда юм шүү дээ. Гоё юм шүү. За Мурманск молын яг залгаа энэ окейгээ худалдан хичнээн том юм. Ста том юм ба. За наша. Яша шапка. Шапка. Хоёул шүү дээ. Энэ зүгээр. Харьцуулбал арай өндөр шүү. Жишээлбэл 256 ГБ 17 Pro Max Монгол мөнгөөр бодоход 6.8 сая төгрөгтэй байна. Яг оператор компаниудын зардаг шиг л үнэтэй. Эсээ гадуур лангуундар байдаг шигээр бол манайд чинь 4 сая 800
орчимтой байгаа их 2 сая төгрөгөөр илүү харагдаж байна. За, зам зуур хамгийн их харагдсан дэлгүүр энэ Sport Master гэдэг энэ сүлжээ дэлгүүр юм шиг байна. Спортын. Тэгээ орох гээд амжихгүй усаар байгаад ямар ч байсан Мурманск дээрээ орж үзэж гин. За юу байна гээ? Канки үзчих. Канки юм байна те. 3600 рубль. Хэдэн төгрөг вэ? 150 юм. Багууд юм шүү те. Тэнд чи угаас ингээд соёл нь хараа ингээд пам жижиг гүрсэн. Тэр чигээр орох гал зөрөөдөсний дэлгүүрлөг нэг орлоо. Оо ста цаан чарга марга ста тайг 20% сэлтэй 3400 рубль гинэ. Гоё юм те. Чи голгодог уу? Ямар? Энд ямар нарийнхан те? Эмхтэй хүүхдээ юм гэсэн. Тэгдэм болоо. Гоё штэ. Би бас нэг муухан явна шүү. Гоё санагддаг. Оо энэ нүдний шилжтэй. Тасархаа шилжтэй гоё шилжтэй. Үн бас боломжтой юм биш үү? 2000 гэдэг чи 90,000 руу 80,000 руу юм биш үү? Энд чи ярин гоё юм байна. Энэ үе чи бол ямар гоё. Оо надад ч гэсэн Калашлик. сте янзтай юм аа. Төдөө төстэй. Ер нь хөдөө гадаа явахад энэ аюу гоё шүү. Өстой гоё юм аа. Энэ бол өстой. Үнэхээр гоё. Энэ бол 3000, энэ бол 7000. Ийм хөөрхөн бүх цаат болох хэрэгтэй юм байна. Ийм гоё. Сарагдах юм байна. Төгчөлт юм бас хөөрхөн биш шүү. За энэ ингээд Тийм үү. Тэгээ бас сэбэр гэдэг бас юм хайр төрөх харин. hello. Энэ стикер. За ингээд 1600 гэж энэ дэр. Мурманск мол окей гэж том худалдааны төвөөсөн. Хүнснийхээ ямаа цуглуулад авжина. Бидэд баг 2 дахь удаага алкоголны юм авж байгаа нь энэ баг тий. Бидэд нийтийн хүнсэндээ. Миний өөр тийм. Миний бол асуух байсан. За яаж хямдрахыг харъя. Ажиллахгүй байна. Код нэгч. Оо. 1510 рубль хэмжиж юм шүү. 6877 олдчихлоо. За Мурманскийн 2 дахь оройны хоол. Борцтой цовно. Өстой ширтэй гурилтай. Ширтэй гурилтай цовн. Госч байна. Хойд туйлд хийж цов ээж идсэн анхны хүмүүс баха байна. Борцтой шоу тэр бүр. Тэ. Амфас юм. Ишээ ватсаас таваас. За Мурманскийн шүний үзмж. Манайх үед нөгөө шуурал байгуу. Америкийн нэг шийдэл чинь бас ерөнхийдөө байнгын баг тэжин 300 хоног нь бороотой бүүдгэр байдаг гэнэ. Тэгээ Америкт хамгийн
Ja, super. Тийм гэсэн тэмдэгтэй харилцаа найдвар байх юм байна тийм. Байсан гэдэг. Шашоо үнэг ава айшаа татчихж байгаа юм шиг байна. Гэтэ бас өөрөө зөндөө годамжаараа эдрийн нэртэйгээр ээжтэй. Минж. Айн бохоо. Видит Мурманскта өнөөдөр хотынхаа ойрхон байж байгааг харсан. Зоригтой байж байгаа. Гинт шийдвэрээ өөрчлөөд Триберка маргааш явж ирсэн газар руу өнөөдөр гараад явчихлаа. Өнөөдөр гадаас цэлмэг байна. Тэнд бас идэвчлэн 10-аас 2 цагийн хооронд юм байх боломжтой гэдэг. Одоо ч 7:30 болж байна. Мурманскаас Триберка 130 км газар. Тийм үсэс тийшээ гараад явж байна. Сайн нэг хэсэг газар бол бараг усаагүй зам байна тий. Тэгээд манай шорон зам хайрсан шорон замыг иржигнүүрч зам явж байна. Тэгээд энэ донд бас дан засмал биш юм байлээ. Тэр юу харж байгаа нэ. Шорон зам бас нэг хэсэг байгаа юм байлээ. Тэгээ ямар ч байсан тийшээгээ явж үзэхээр гараад явж байна. Яндота байх юм бол өнөөдөр жигхэн гэрлийн шоу шуурга үзэх бас магадлал тун өндөр байна тий. За очиж байгаа л тэгэл үр дүнгээ хаваалцсан да. Снаас шөнийн ерөнхийдөө туйлын туяаг иймэрхүү байдалтай л тарж авч байна да. Туйлын туяаны хэсэг. За ийм байдалтайгаар хүний нүдэнд үл ялэг гэгээ болж харагдаад за тэгээд энэ гэрэлд бол бүр ийм туяа болж харагдсан юм байна да.
За ингээ манайд ерөнхийдөө таймлапс хийж бас үзэх гэж байна. За ямар ч байсан дэлхийгээр машинтай аялагч тийм залуучууд туйлын тээг үзэх энэ зорилготойгоор Монгол улсаасаа гараад 8000 км явж Мурманскт хурж ирсэн бол одоо нэг 100 орчим километр яваад Риберка гэдэг одоо яг энэ туйлын туяаны гол одоо үзэгдэх хэсэг рүү. За одоо энэ бол ингээд нөгөө өөрөө туйлын туяаны энэ хэсэг маань шилжээ шуурган ингээд явж байгаа учраас энэ ингээд бүдгэрж байгаа ийм процессыг та бүхэнд бас сонирхолж шүү. За ингээд ерөнхийдөө саяны хамгийн их одоо бас байсан бөөгнөрл маань ингээд алга болж байна. За ийм байдалтай ямар ч байсан бидний аялал бас өөрсдийн үзье гэсэн зүйлсээ бас зорин ирж үзэж чадлаа. За бид Мурманскотоос гарч давхад хамгийн хойд захын цэгийн хот бол Триберкагийн хотод орж ирж байна. Замдаа бүр авророо үзээд оюун дараа нуурн бүр ингээд юу яаж хөлдөг энэ юм дэрчсэн. Багасаа ер нь хөлддөг үү? Тий, ийшээ. Ном. Тий. Энд ийш нь. Ингээд юурд болсон байна. Аа, тийм юм шүү дээ. Тэгээд бидэд ирж байхад ашгүй бүр азны юм болоод ямар ч юу байхгүй. Үл байхгүй. Зам ер нь багцсан байна. нилээ хэдэн шуурга яг нөгөө авруурагийн шуурга тараад замдаа өстөө хэд хэдэн гоё зураг авлаа. Тэгээ одоо идэвчлэн цаг нь бол яг нөгөө юугаар бол 10 цагаас 12 цагийн хооронд битсэн байгаа. Тэгээ бидэд одоо 9:48-нд ямарс нь ороод ирлээ. За бидэд Улаанбаатараас гарч яваад 8167 км газар давхиад одоо Оросын туйл үзэх хамгийн хойд захын цэг дээр инхүү ирж чад. Одоо тэгээ эндээсээ Арктикийн одоо хэсэг рүү яг далайн иргэн рүүгээ очичоод Триберка. Оо, баавар дахиад жоо орчих. Энэ нэг татахгүй болохоор юу гэнэ? Night mode дээр явж байгаа болохоор татахгүй. За ингээ баавга барьчихсан хараа. I love Tribерка гэдэг ингээд. Баавга намаа юм биш үү? Өшөө байна. За одоо нөгөө юу руу явдаг хэсэг нь хаана юм бол? Ой, нара нойлн бүрийн юмшний нойлууд нэг юм. Тийм л болтой байт юм байна. За энд бол ингээд. За энэ дугаар сэргээд нэр юу вэ? Манай баг зорсон газар амжилттай. Нэрлээ. За ингээд гэрэлтүүл хүртэл ногоон. За ингээд Арктикийн ер нь хойд мөсөн далаа хэсэгтэр орж ирлээ. Энийг хадны хэсэгтэр хамгийн гоё зураг авах боломжтой гэдээ бас идэд юу гэж байсан. Тэрэн дээр очино да. Том мөс ингээд явж гин. Тэг очиад мөргөө тас зохиол. Хүүх. За ингээд Триберка хот тосхон. Хөл тийм биш үү? Энд чи одоо ингээд хөлдөд эхэлсэн. Тэрнгээр нь ороод энийг ингээд явах нь ш дараа тэр замаар явгууны замаар. Слэн. За. Энэ хараа. Баренцын тэнгисийн давлгаа болсон. Хазар гойно. Хай. Энэ хөлддгөө гэсэн үг нь.
Наадга нь хараа. Ямар гоё догшин том ирдэм бэ. Яа. Энэ өдрөөр өстө алах нэ. Өдөр өстө тасрах байх нэ. Нөгөө лугийн өндөг гэдэг байгаа чулуун чинь юм байна л да. Лугийн өндөг гэдэг байгаа нь хараа. Яа. За. Баренцын тэнгис дээр нэг удаа ирж байгаа нэг юм байна. Наг энэ гэж сууч. За. Багаараа сайхан ирлээ. Би лиг өмсөхгүй бол. Нааша. За. За манай багийнхаа сэтгэл ямар байна? Гоё байна. Гоё байна. Далаас үртэй байна. Өнөөдөр тэгээ зорьсон зорилго одоо туйлын төв үзэх. Туйлын төв үзлээ. Гол одоо зорилго өнөөдөр яг биелүүлж чадлаа. Тэнгэр хангаач үнэхээр өнөөдөр амар гоё. Одоо ингээд нэг Сар бүтэн байна. янз бүрийн юм харагдах уцаараа гэдэг бол. Уцаар туйлын туян тодорч харагдаж байгаа шээс. Үнэхээр бүр өнөөдөр бол өнөөдөр чинь бид чинь хэд юм бэ? Аялын хэд өдөр юм бэ? Бараг 10 өдөр. Бараг 10 болж байна. Тэгэхээр болж байгаа 9 өдөр. 9 өдөр. За ингээд Монгол улсаас гараад 9 өдрөө 8170 орчим километр газар яваад яг энэ хойд мөсөн далайн Баренцын тэнгис дээр хойд мөсөн далайн салбар тэнгис болох Баренцын тэнгис дээр яг ирээд байна. Тэгээд энэ тэнгисээр бол өнөөсөө гатлаг онгоцоор Евро Аз руугаа холбогдсон юм байна. Эндээс одоо нөгөө энэтхэр хүртэл тээвэр хийгддэг юм байна. одоо ингээд хөлтэй. Тэр тэнд нэг гэрэл байна. Тэр бол нөгөө нэг онгоц баг шиг байна. Тэнд дуурайд илээ. Тэгээ одоо ингээд нөгөө нүдэнд харагдахгүй л байгаа хэл камерт харагдахгүй байгаа л та энэ тодорхой түвшинд өндөрт ингээд нөгөө далаа нэгээд уур манан ингээд тогтцоод байна. Тэгээ энэ давлгаан зүгээр нэг энэ одоо юу гэдэг манайхны нуур ч юм уу эсвэл бусад нууруудын давлгааг бодвол бүр шал өөр юм энд. Амар юм том өндөрөөр ингэж ирэх юм. Хуучны бид нар нэг юугаар харахаар гатлаг онгоц моцыг хойлын нэг юу харахаар ингээд амар юм өндөр том давлгаараа онгоц нь ингэж яваад байдаг. Яг тэр чинь ингэж энд идэв юм байна. За тэгээд өдөр ирсэн бол бүр гоё бас байж магадгүй. Сарын 25-нд 25 оны 12 сарын 25 оны 12 сарын 25-ны өдөр эхэлсэн аялал өнөөдөр одоо 1 сарын 26 оны 1 сарын 1 сарын 3-ны өдөр албан ёсныхоо яг эцсийн цэг дээрээ үзэх ёстой зорилгоо өнөөдөр биелүүллээ. Тэгээ эндээс одоо бидний одоо аялал буцаа зам эргэх нэ. Тэгээд бидэд бол өнөөдөр яг нөгөө туйлын туяагаа харж чадахгүй бол бас ахаад 1 хоног ч юм уу сунгаж тарах юм байна. Эндээ ингэ үлдэх юм байна гэж бодож ирсэн боловч яа. Бүр нөгөө тоглоомыг үзчихлээ шүү дээ. Йоо бүр ямарсан бичлэгээ хийлээ, зураг авлаа. Зүгээр гоё яана. Йоо над гарн дээр хавчиж ёо. Триподон дээр хавчиж байгаа нэг аваа үзчихээ л дээ. Одоо тэгээ гадаач гэсэн ингээд угаасаа нөгөө бүтэнд хэрэгэл сартай тэнгэр сэлбэг байгаа болохоор нөгөө бараг гэрлэний хэрэггүй ингээ гадаа бол үнэхээр гоё тоо тий. А тэгтээ сая ингэдэм юм байна нөгөө дагуу хэллээ штэ. Юм болохоор уцаа гаргаж хараад байна гэдэг. А яг тэр нөгөө туйлын туяаг ингээд нүдээр харахаар нэг юм үүл юм шиг юм нэг юм харагдаад уцаар харангуут нь шал өөр ингээд нөгөө илүү тод харагддаг юм байлаа тий. Илүү тод харагдаад. А энэ чи ингээд яг туйлын туяа шинэ явж шүү. Тийм юм байна. За ингээд яа сайхан саадгүй сайхан яваад энд ирлээ. Энэ доошоо юу бол бас нүргэн бас ширүүн байна. Хэдүүлээ энэгээр буугаад нэг усанд нь хүрчих боломж юу вэ? Тэр доогоор нь. За ингийн бичлэг бас тавилаа, таймлапс тавилаа. Урдуура хэдүүлээ энэ дээр очих болно шүү. Багтаа юу гэдэг вэ? Ингийн бичлэг. Чи яа, тэр жоо. Би чин бүр юу тааш та. Юм уу юу? Үгүй цаашаа одоо наач юу. Яа. Тоошо баймэр юм аа. Чи энэ л байгаа. Чиний энэ чинь нөгөө тайм лапс дээ. Ой хоорч ямаагүй тий. Ороод нэг хөө. Ороод нэг хоорч бийдээ тэр мөнгөдөө үнээр гоё. Чи хоёр нисүүд бид аяа. хамаа голны дээр яах ус руу яах ч үл гэтээ гол нь чи
Бэртэн. За энэ дээр нэг 10 минутын бичлэг хийчихье. Тэгээ. Гоо гэхдээ. Хай нэгдүгээр нөгөө өөр газарлууд дэмий явах гэж байгаа шууд наашаа явъя гэ тэ. Шууд наашаа явъя гэдэг нь болоод явж байхад замд нөгөөтг нь таараад яг гэхдээ аппликейшнээр болоод яасан шүү дээ. 10 цагаас 12 цаг 12:30 хооронд ивчих нь байсан шүү дээ. Чи манайс энэ сая 8-9 цаг үед гарчиж байгаа байхгүй юу? Гэхдээ нэг юм биш. Нэг юм байна. Нааш ойрхон ярьчих нөгөө яриа орох болохоор. Нэг юм байна хараа. Time lapse нэхэр амар удаан нэг үйл шиг юм удаан хөдөлгөөн хийдэм болов жатсан байхгүй юу? Авророг. Тэр чи тийм биш юм байна. Бүр яг энэ давлгаанаас хурдан бараг тий. Амар хурдан шийдчихэж. Юу маш хурдан шийдчихсэн юм байна. Өчний батарей зэрэгцэж ш. Анхаарын температур бөгтөө. Хэд тус анхаатай юм гардаг ш. Яа тэр хараа. Энэ яа энэ. Оо. Энэ яг л гоё. Яа яралта. Энэ бол давлгааны өндөр айгүй өндөр орж ирд юм байна. Тэр арах шал өөр юм байна. Тэгээ энэ хараа энэ нөгөө давлгаан жахангууд ахаад энэ нөгөө уур цангаа үүсгээд байна. Тий. Яа. Үнээр сүрдэм юм. Энэ өдөр харсан бол бүр амар харагдав тий. Яа. Юу өдөр нөгөө нэг жоохон температур ингээд нөгөө гуучаад салбарын Аа, давлгаа давлгаа жоохон нөгөө салхи ихсээд ийм ширүүн болоод улам нөгөө ингээд яг одоо нөгөө давлгаа ихсэж байгаа чинь нөгөө татарт аваад тийм байна. сар шөр нөгөө сарны таталтаар юу цаашаа багсдаг байхгүй таталт авдаг байхгүй. За 3 минутын бичлэгэн дээрээс тэгээ болчихоо хаа. За баярлаа. Орноор аялдаа би ертөнцийн